Сайн байцгаана уу? My Twist подкастын маань шинэ дугаар эхэлж байна. Энэ дугаарынхаа зочноор та бүхэндээ уулзуулж би өөрөө бас хамтдаа ярилцгаар нэг хүндтэй зочныг өрсөн байгаа. Эко салоны захирал Оюун Жаргал. Энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Энэ өдрийн мэнд хүргэе. Эко салон ч одоо байгууллагатай хэдэн жил болж байгаа? За яг өөрөг тусгаарлаад одоо суудал түрээслээд эхэлжсэнэгэ бодоход 2008 оноос хойш үйл ажиллагаагаа эхэлсэн. За албан ёсны татвар төлөгч компани болоод 2014 оноос 10 жил болсон ба шүү дээ. Вау. Өнгөрсөн жил номыг уншлаа. Номыг чинь гэдэг нь үзэгчд бас зарим сайн мэддэг байх нь үлгэр дуустал хайрлна гэд зохиолч Болор Эрдэнэ зохиол энэ зохиолын их түүх стори одоо тэр түүхийн эзэн бол манай Даги. Тэгэд анх тэр номыг уншичаад би юу гэж бодсон гэж бид нар хажууд байгаа хүмүүсээ нэг таньдаг юм шиг те мэддэг юм шиг байсан чинь бүр юу ч мэддэггүй юм биш тэл гэж зүгээр бодчихсон. Тэр хоёлаа тэр номны тухай ярилцаад эхлэе гэж бодож байна. Ер нь яагаад ном бичүүлээ. Тэгээ бүр өөрийнхөө тэг амьдралаар энэ бол хүн болгоно их тэгж зоригддоггүй хаа. Ер нь ингээд нэг өсчин хүн чи өөрөө одоо айгу нийгмийн айгу том сэтгэл зүйч болдсон юм байна. Үйлчлүүлэгч байгаа бас айгу том сэтгэл зүйч нь имиж бүрдүүлэгч нь ер нь хүн ингээд өс засаад ингээд засуулаад гардаг юм байлаа шүү дээ. Сэтгэлээ бас засуулаад гардаг. Өөртөө итгэлээ олж авдаг тий. Маш олон зүйлийг хийд юм лээ. Тэгээд гимгүү сайхан олон одоо үйлчлүүлэгч нар байдаг. Түүний нэг дотроос минь нэлээ одоо үйлчлүүлэгч нар байна. Ингээл харилцан адилгүй бие биенээ ярьсаар аваад чи ингээд чиний амьдрал кино юм уу, ном байвал те кино бүтэвэл амар гоё болно гэж хэлдэг байсан. Тэгээ бичээч гэл. Тэгэл зарим нь би бичье гэл. Чи бэлдэж байгаарэ эдэр гэл. Тэгээ би одоо тухайн үед бол аюу ичдэг байсан. Тэгээ миний одоо тэр одоо таагүй дурсамжаар юу ном бичээд хин тэрийг уншаа сууж ингээд тэгээд дандаа ингээд одоо зэдүүд ам би оюун гэрлэгч байна, халтрын Болор Эрдэнэгч байна. За бас бус хүмүүс те одоо дунд маа найруулагч найзар мэж гэсэн амар зөвүүн кино болно гэдэг. Тэг би өөрөө нэлийн бодож үзчихээд ер нь яагаад байж болохгүй гэж би ганцаараа ийм юмыг туулаагүй юм биш те. Энд чи хүний л амьдрал юм байна гэд тэгээд тэр саналууд айгүй олон жил болсон. Одоо хамгийн ихний тавьсан саналаас хойш 10 гаруй жил болсон. Тэгэл бодож байгаа л окей яагаад болохгүй гэж. Энийг би ашиг орлого олохоос илүүтэйгээр хин нэг нь надтай адилхан одоо надаас ч ч зорлон үзсэн маш олон хүн байгаа байхгүй. Тэрнтэйгээ ингээд бугшаад нуугаад ингээд амьдрах биш эвлрээд уучлаад түүнийг тэнд нь үлдээгээд те дараагийнхаа амьдралд ингээд ийм гоё сэтгэлийн хямрал байхгүй хөлтэй явах нэг зөв юм байна. Би ч яг тэрийг өөрөө туулсан учраас яадгийн. За тэгээ бичиж явах явцад хаагаад яг хэвлүүлж явах явцад амар олон хүмүүс хэрэггүй юм биш үү бодож үзээч гэх. Айгүй хүмүүс хэлсэн. Тэгэл зохиолч маань за уншаарай хүүхдээ гэл. Би өөрөө уншаад уйлаад за энэ ч одоо ер нь бүтэхгүй юм шиг байна гэх. Тэгээ нэг л одоо миний нэг зарчим байдаг. Нэгэн тал заа гэсэн бол ёг л ах хэвээр. Хүнд амлалт өгсөн бол тэрнийг яаж иж байгаа л хүрх хэвээр. Тэгэл нэгэнд бэлтцэн тэр сайхан үлгүүдэд авсан юм чи би гаргасан. Одоо би маш олон хүмүүсээс ингээд тэрвэрмээр байна тий. Уйлсан өөрөө чи намайг уншаад уйлсан. Гэхдээ би тэр номон дээр өөрийг чи хараагүй би өөрийгөө харсан гэх. Тэгэхээр бидний нийгмийн бидний амьдралыг адилхан байхгүй. Зүгээр тэрийг ингээд нэг зоригтой гаргаад ирэнгүүт одоо сүүлдээ 10 жилийнхэн айгүйх лекц тавьдаг болсон. Хүмүүс ингээд номын ч уншлаа. Манай сургуулийн ахлах ангийнханд ингээд одоо өөрийнхөө гол баатрынхаа лекцийг тавиач гэд. Тэнгүүт яг л ер нь л хүний ингээд явдаг зарчим юм билээ. Би хаана яваад байна те. Би ганцаараа зовоод байгаа юм шүү. Би ганцаараа ядраад байгаа юм шүү. Бурхан яагаад надад ийм их зовлон өгсөн юм бэ гэ. Гэтэл хүн тэр болгоныг даваад гарах сэтгэлийн тэнхэл өөрт нь байд юм байна гэдгийг би одоо мундаг зохиолчийн бүтээлээр харуулсан юм болов уу гэж боддөө штэ. Зохиолч өөрөө мундаг байсан. Би биш гэн. Гэтэ зохиолч гэсэн үнэхээр уншууртай, амттай, үнэхээр сонирхолтой бүр нөгөө тэр нэг ховсон имчилгээ явуулсан штэ. Тэр ном нь өөрөө тэр чигээр нь ингээд бүр уншигчаа ховстоод ерөөсөн ингээд тавиулахгүйгээр те уншсан. А зарим хэсэг дээр бол ингээд би л бол тэгж уншсан их тавиад ингээд хааж тавьж агаад яг энэ надаа байгаа те гэж бодоод яг би энэ юм дээр яадаг вүлээ энэ төр гэж өөрөө ингээд өөрлөгөө харах өнгөх бас тийм боломжуудыг олгосон надаа үнэхээр тийм гүн сэтгэл үлдээсэн зохиол байсан. Тэгээд тэн дээр би нэг юм дээр
ямар одоо зөрөгтэй гэдгээс гадна энэ хүн яг л өөрийгөө олчихсон ч юм уу тий. Өөртөө ихтэй болсон үедээ яг энийгээ гаргасан байна гэж бодсон. Тэгж бодож болох уу? Одоо ч гэсэн өөрийгөө хайсаар л явна. Гэхдээ маш олон ээдрийнээс гарч чадсан. Яг тэгэхээр энэ зовлон бөгөөд өөртөө таарсан энэ таагүй зүйлүүдийг хүлээсэн дотор байгаад байсан. Тэрэн дотор амьдраад байсан. Яг тэр хөөрхөн жижиг хохонд одоо туслах хүмүүс одоо би тухайн үедээ байхгүй гэж хардаг ч байсан юм уу? Яг үнэндээ бодтор ингээл байгаагүй шүү дээ. Тэ хинч намайг хүлээ сууж явахд аргадаагүй. Хинч намайг хоосон хонжоход тэ та нар минь яаж ийна түлээ нүрсгүй туулын бургаснаас түүгээд орж ирээд тэ гурил хуураад идчих хахад миний тэргэд байгаагүй байхгүй юу? Тэгэнгүүт яаж юм хэрэг ерөөсөө л энэ амьдралд хүний аргыг олж амьдрах юм байна. Хүнтэй аюу сайн зогсож амьдрах юм байна гэдэг гоё чанарыг надад ингээд суулгацсан байгаа байхгүй. Гэтэл ингээд хүн болгон таалагдах гэж амьдраад байхаар өөрийгөө бараад тусчт юм бэл. Хизээ яг өөрийнхөө дүрээр байх юм. Би яг хийн. Би ер нь хийн юм бэ те. Тэгэл ингээл аливаа нэг ингээл хүнтэй зөрчил үүссэн ч гэсэн дандаа өөрийгөө буруутгадаг, дандаа ингэдэг. Тэг хангалттай ингэж одоо өөрийгөө буруутгаж зэмэлж амьдрсан амьдрал минь нэгдүгürt өөртөө итгэлгүй болгод юм бэлээ. Хийс юм хизээч үнэлж чаддгүй болгод юм бэлээ. Ингээд ирэхээр нөгөө хүн л юм чинь нөгөө урмын нуулахаар ууцын нуул гэж үг шүү дээ. Тэр шиг ингээд заа тэгэл сэтгэл готролд орно. Бичигдээгүй маш олон юмнууд би те заримдаа орноосоо босох те зүгээр заримдаа ингээд толроо харахад ч гэсэн би биш юм шиг санагдах үе байна. Тэгэд энэ болгоныг ингээд нэг л өдөр ингээд бүр ингээд өхмөр санагдчихсэн өдрүүд ч гэсэн нилээдгүй байдаг шнэ. Тэг явж байгаа л нэг ингээд босоод ирсэн чинь ингээд баг-багаар мэдрээл те толгой өвдөж жагаад болоод эсвэл уйлж жагаад нэг тайвширхаар хүн нэг гоё болдог доо. Нэг тийм мэдрэмж ингээд баг-багаар орж ирээлээсэн. Тэгээд их үнжсэн айгүй олон хүмүүстэй ярилцсан би одоо ганцаараа юм болов гэсэн чинь энэ нөгөө хайгуул юм бэлээ ирээл яваад идэм бэл. Тэгэхгүй тэр гацаанд л орчлохгүй яг тэрэнд ингээд хүлүүлжлэхгүй. Нөгөө нэг саяхан фэйсбүүкээр яадсан шүү дээ. Хаалга хаалттай бол хаалган дээр бити фокуслоо цонх руу хар гэдэг тий. Тэгээ яг тэр шиг л юм болсон. Ханд их олон хүнд бас тийм яг үннээрээ байх гэдэг юм айгүй хөгсөн байх гэж зүгээр бодсон. Бид нар ингээд мэдээж туулаад өнгөрсөн амьдралаасаа ичдэг хүмүүс зөндөө байгаа тий. Ил гарахыг хүсдэггүй, өөрөө бараг тэрийг дурсаж бодохыг ч хүсдэггүй. Гэхдээ тэр нэгэн л болоод өнгөрчихсөн шүү дээ. Одоо тэрүүгээр нөгөө одоо хүртэл ингээд төрөний хөлөөлөх гэдэг шиг тий. Өөрийгөө хүлчээл ирээдүйдээ яах вэ хүү гэж санаа зовоол ингээд байха болж байгаа бах та гэдэг зүгээр мэдрэмж авсан. Яг уншаад тэрэн дээр амар юм амарсан. Үнэхээр би ном уншаад өөрөө эргээд үйлсэн. Тэгээд эргээд ингээд бүр нэх гоё тийм ихшсэн мэдрэмж авсан. Нэг тийм гоё. Тэгэл ерөөсөө тийм тайвшраал би одоо надад ингээд номон дээр хэлсэн. Тэгээд миний нэг эцэг эхээс минь өгсөн нэг хүмүүжилт нэг аюу гой үнэтэй чанар байд юм билэ. Би хизээч худлаа хэлдэг. Зүгээр би одоо ч гэсэн ингээд худлаа хэлэх юм бол миний нүд ам гүлгнээл ингээд би ингээд шууд баригддаг. Тэгэхээр надад зүгээр л үннээрээ л агаан сайхан байдаг тий. Тэртээ тэргөө яа тийм амьдрсан штэ. Тэрийг үдсэн штэ би тий. Тэрний гашууныг мэдэрнэ. Харин ч илүү тэр одоо хэцүү зүйлүүд минь намайг амьдралд хүн ойлгоход тусалсан. Би өнөөдөр хин нэгний ядарсан байгаа харцыг, нойргүй байгаа харцыг, жаргалгүй эмэгтэйгийн харцыг, нүдний харцыг жаргалтай болгох гэж ингээд хичээгээд байгаа харцыг харахаар тий болчихтой юмсан. Болчихъя л да. Та зүгээр л өөрсдийнхөө оршил та гэж. Тэрий чинь би өөрөө хийж авсан байхгүй юу? Тийм ингээд амар гоё гэл ингээд бүх хүнээс нуугаал амар гоё юм болж байгаа гэж. Оо тэгдэж шít ингээд шít гэл уйлсан чи уйлж чал ингээд ярилцлага өгөхөөр огт үйлээгүй юм шиг яриад ингээд. Үгүй шít зүгээр л тий. Тэгэл хүний л амьдрал юм чинь унаа нь босон зөвлөл юм ба шít. Дагийн хэдэгнэр анхны ажиллаа хийж эхэлж исэн үеийнхэн тойлоо яриад хөө. Би ч маш олон ерөөсөө хүүхд тахасаа гэсүүлээл нөгөө тамхи мамх ширхэлж зарах, тэгэл ундаа зарах, сүү тараг зарах гэл ингээл бүхэл юмнуудыг хийж үзлээ. Тэгэд мэдээж нөгөө гар хөдлөл ам хөдлөн гэж тий. За тэгээд явж байгаад охиноо гаргасны дараагаар бүр ингээд бүр доошо унаад тий хийх ч ажилгүй. Тэгээд бидний ч үеч нэг юм байсан шүү дээ нөгөө үйлчлэгч ажил 578 см-ээс өндөр мөндөр царайлаг марилэг тий дэлгүүрийн худалдаач модалч цензуртай. Тэг би тэрэнд нь тэнцдэггүй. Тэгэл намайг ороод ирэнгүүт одоо нэг одооны хүмүүсийн хэлдэг нэг хөдөө үнэрсэн хөдөөний охин гэл.
Тэгээ тоож авдаг гэсэн. Тэгэл за би ерөөсөө нэг юм гарын дор ажил хийж байгаа л тэгэл нэг амьдралаа залгуулах болоод яг хэцүүдлээ нөгөө бустай адилхан дээд сургуулийн боловсруулахгүй би чи бүр хамаг муу тэгээд нөгөө багасаа өөртөө итгэл байхгүй учраас яаж ч өөрийгөө талент харсан мя. Тэгээ би бол одоо ерөөсөө тийм стандарт бус харьцаатай хүн гэж өөртөө итгэлцүүлчихсэн байсан. Тэгээд ямар ч байсан мөнгө авахгүй учраас нэг албан байгуулагт би өсчний салуунд салууныг тархныг айгүйх зүгээр гэж хүмүүс хэлдэг байсан. Тэгээд салуунд би нэг ус угааж агаад үйлчлэгч хийж байгаа л нэг ус цасаас сурчил гэж бодсон. Тэгээд Улаанбаатар хотыг одоо өдөрт 1000 төгрөгтэй нэг сонингийн зараа 7 хоног эргэлдээд би үнэхээр ингэж за боли. Одоо зүгээр ямар ч газар цайны газар чамайг үйлчлэгч хий гэж бодоод одоо юу гэдэг аяа шантраад тэгээд ганцхан албан байгууллагын үүдээр орсон. Тэр байгууллага намайг тосож авсан. Ингээд тэр газартаа орсон. Ерөөсөө ороод ерөөсөө таалагдахын төсөөс байхгүй. Тэг би энийг л зурж авахгүй л яг миний амьдрал дуусаа. Тэгээ би амар хурд хөдөлгөнтэй. Тэгэл ороод нөгөө хүмүүс чинь таалагдахын тулд юм аваад иргээл тэнгүүд газ зүгэл газ цэвэрлээл ингээл энэ амар далдганс амар худан наад далдгануура дууд мууд гэл ингэдэг. Дандаа одоо миний үеийн надаас нэг 3-4 их залуучууд октод байсан тохой. Тэгэл за тэрийн далдгануур малдуур нь хамаалга би тэнцчил явэл юу гэж дуудах нь надад хамаалга гэд. Тэгээд дээрэс нь аюу цензур өндөртэй одоо юу гэдэг тухайн үеийн Монголын хамгийн гоё стандарт салууны нэг байсан. Солонгос эзэн тий. Тэгээ би 7 хоногийн дараа тэр газар тогтоод тэгээд за энэ ямар ч гэсэн ажилчих юм шиг байна. Эмэгтэй юм. Яаж далдгануур гэж дуудаад ахад дааги гэж нэрлэдэг. Тэгэл тэр цагаас хойш дааги болсон юм да. Тэг би амар хайртай. Энэ бол миний нэр, миний амьдралыг бүхэлд нь өөрчлөсөн. Өөрчилсөн нэр учраас би үнэхээр энэ нэрэндээ хайртай. Одоо наа ингээд багын нэрээр жагаа ч юм уу. Оюун жаргалыг дуутахаар өөр хүн дуутдаг юм шиг. Өөрт аягүй тухгүй болсон тий. Одоо бид нар дааги гэсээр аваад өрсөлбөр сурцсан тий. Номны тухайд бол ингээд хүн болгонд ийм бэрхшээлтэй зүйл байдаг. Хажууд хантайгаа уулзраа болохгүй байх. Хамт олонтойгоо уулзраа болохгүй байх. Өөрийнхөө энэ амьдралд ингээд нэг эдрээс үлбэр гарч ирээд нэг юм гарц гიშгэлгээгүй болчихсон байгаа үед танд ямар нэгэн зүг олж өгөх номын нэг чиглэл те би яг ингэж ярьдаг андраа. Би чиний дэргэд жаргаж амьдэрсэн юм байна. Гэтэл би үргэлж дутуу юм шиг байдаг. Би ээж аваа эртгээ элэг бүтэн байчаад дутуу юм шиг амьдэрдэг. Нэг 10 жилийн сургууль дээр надаас асуусан л та нэг хүү та ингээд 3 автай. Ингээ ичмээр санагддаггүй юу гэж. Би зүгээр өөрийн мэдлэгэл гэж хариулсан. Зүгээр өөрийн мэдлэг. Би статстай гэж боддог. Хүмүүс цаансараар ганцхан автай очиж зологдог бол би 3 айл гэсэн 3 айлаар дайлуулна. Тэгээ 3 аавар 3 нэг аав харагдуулдаг. 3 би аав баянтай. Тэг би азтай гэж тооцдог гэсэн чи багш нь тэндээс алга ташаад хүүхдүүдээ энийг л бид нэр эрэг харах гэж байгаа юм. Би тэр жишээнд орох гэсэн тэг хэлээгүүл зүгээр яг би гэж боддог. Би үнэхээр азтай тий. Надад ингээд 3 аав хуваах төгссөн шүү дээ. Нөгөөдлийн хараад. Тэг ингээд үзэнгүүт нөгөө баян аав ядуу шиг нэг аав нь амьдралын хатуу бүдүү тий. Чанга өсгсөн болвол тий. Нэг аав нь тэр алс солоос хайрлаж өсгсөн. Нэг аав нь санахын жаргалыг надад мэдрүүлсэн юм шүү дээ. Ээж хүн байх, гэр бүл ах, эцэг байх, үр хүүхэдтэй эзэн байх гэдэг юмны үн цэнийг надад мэдрүүлсэн байна. Тэг би тэгж л хардаг. Яг ингэж бодтлоо бол би амар уйлсан шүү. Бас их гурууланд нь гомдсон шүү тий. Тэгээд аргагүй нөгөө нас биеийн түрээд ирэхээр юмэг арай жоох өөрөөр одоо тэгээд тий. Арай өөрөөр одоо яг ингэ цаг үед ярихад миний бэлэг байсан юм ба ш тий. Тий. Тэгж бодсон. Бидний нөгөө амьдрал тохиолдож байгаа юм болгон ирж байгаа юм болгон өөрөө цаана утга учиртай л байдаг. Одоо л бодож байна. Яг хүн ингээд 40 гараад ирэхээрээ амьдралын амт шимт бүх юмыг ингээд төргөн уралгаа байлчдсан байна. Нөгөө юун дээр төрсө зөрчсөн тий. Төргөн уралгаа хүнийг өөрийнхөө байлгахыг хүсгээ болчдөг байгаагаар нь хүлээж авахыг боддог болчдсон байна. Ингээ олон юмнууд айгу гоё болт юм байна. Намайг гоёор өөрчлөг тий. Тэгэхгүй ингээ хадгаал ингээ миний хар байсангүй дүүнэрийнхээ амьдралд хүртэл гүйж ороод тий. Тэгэл ажилчдынхаа багийнхаа гишүүдийн амьдралд гүйж ороод ингээ ер нь явж өөрийгөө зэгцлэх хүн тийм байт юм л шүү дээ. Миний туршлагаас харахад өөрийгөө ингэж төхнүүлж чадаагүй хүн бусд руу ингэж гүйжэр зогсоолох гэдэг тий. Тэгээ тэр гэрээ засаад бие засмас гэдэг чи ямар ухаантай үгүйс юм дээ. Дотор бодлоо засаагүй тохиолдол тэгэл бусд юу ч бүтээж чадахгүй юм бэл. Би чамайг амар олон жил анзаархад маш их уншдаг.
өөрөө номыг үнэхээр их уншдаг. Одоо манай дэлгүүр нэг хэсэг танаа ойрхон байлаа шүү дээ. Тэгэхэд бол ингээл ерөөсөй байнгын тэр ном авдаг. Тэг зөвхөн өөрөө уншаа зогсохгүй өөрийнхөө одоо яг өсчний салонд ажиллаж байгаа залуучууд дэгээ ч гэсэн айгүй уншуулдаг. Тэгээ буцаагаад айгүй хөөрхөн юм номын хилцүүлэг хийдэг те танаа хамт олон. Тэгээ энэ бол айгүй гоё одоо үлгэр жишээ тийм үйлдэл дадал надад санагдсан. Яг ер нь одоо тэр номыг уншия, номтой их ойрхон бай гэдэг одоо тэр бодол ер нь яга байдаг юм бол наачист амар гоё. Би ингээд амьдралын хит хитэн юм хүчтэй 23 хонуудад эргэлтүүд гарлаа л да надаа. Тэгэл айгүй гутраал юм болгонд амархан уйлал дааш давшгүй юм шиг санагдаал ингээл заримдаа ингээ нөгөө сэтгэл готрлууд айгүй орж ирдэг. Тэгээд яг тэр үед ингээд манай найз нар ном уншаач тэгээ чи ингээ чи би бол сүүлийн 1 жил бол бүр таг хайцсан байсан. Бүр ингээ уншихаас ч дургу хүрээд тэгэл дандаа л хувь хүний хөгжил мөгжил гэл тий бичсэн зүгээр л өөрийгөө дотроос нь хайгаад тэгээд тэгж байж байгаад буцаад ингээд надад аюур заны ботыг манай нэг захирал бэлэглээд та эндээс асар их мэг олж байгаа ингээл нэг шүн сууж байгаа л нэг суулж гарч ирээл ингээл уншсан чинь хөрөөсөө ингээл буцаад би ингээд өөртөө учирчих шиг болсон. Нөгөө биеэсээ гарч тэнж байгаа тийм би тэнж байгаа ороод ирсэн хүн шиг болоо. Тэгээ ингээд эргээ ботсон чи 10 жил тахтай би айлд амьдардаг байсан тийм. За тэгээ нөгөө яг шилжилтийн насны тэр эмо байгаа үеуд дээрээ бас номын санж сууж ихэнх цагаад номтой нөхөрлж өнгөрөөсөн. За яг бизнесээ босгоод бүр ингээд алдангад ороод хинч над дээр ингээд тоож ирэхээ байцсан үеүүдэд хэтлгөр ороод ном уншаад хууцын чийжилчээд маргааш нөрөглүүлээд уншдаг. Тэр чинь нэг мөнгө авахгүйсэн баг. Тий, номоо хөдлөж авахгүйгээр уншдаг. Тий. Тэгээд ингээд буцаж уншаад тэгэл тэр санаагаа ингээд хэрэгжүүлээд яваадсан чи болдог. Тэгэхээр би номон дотроос магадгүй бусдаас авч чадаагүй юм уу? Бусд хилээд тахад ойлгодгүй юм олж авсан. Ингээд буцаал ном руу орсон. Одоо яг ерөөсөө өглөө босно бүх төр застдаг дасгалаа хийн. Ном уншлаа хийн. Номоо заавал уншин, номоо уншихдаа бүр яг ингээд зогсъё гэсэн газар хүртлээ. Хэрвээ ингээд уншигдаа л явал цаашаа уншаал яваад байна. Хүчилдэггүй өөрийгөө. Тэгээс урд нь бол амар хүчилж уншдаг байсан. Тэгээ би зүгээр л ном дотроос мянга юм олсон. Тэгэхээр би тэрийгэ хин нэгэндээ хуваалцмаар байгаа. Тийм учраас одоо багийнхаа гишүүдтэй ном уншуулад сая хэсэг бол нэлийн завсарласан. Одоо ингээд салбар шинээр биелангууд байгууллагынхаа хамгийн том үндсэн соёлын нэг өв болгож энийг авч үлдэн цаашаа явуулна. Тэгэхээр номон дотроос би унших нэг ондоо бид бүгдөө нэг номыг тал талаас нь уншаад тэрний амттыг тал талаас нь ярилцаж тэр таашаах нь бидний юмд одоо үлддэм билээ шүү дээ. Тэгээ бас нэг чухал нь одоо лидер хүн өөрөө ингээд уншаад нэг юм ойлгочоод нэг зүг рүү хараад байх биш. Багаараа одоо нэг ойлголттой болчих юм бол ойлголцоход илүү амархан болчихно тий. Тэгээ нэг хэлээр ярьдсан билээ. Тэгэхээр та бол менежментийн аягүй чухал аргыг ингээ хэрэглээд яваад идэх хүн байгаа нэ шүү дээ. Бусдаас сурсан юм аа л хэрэгжүүлсэн. Би ч анх бизнес хийхдээ тэр менежмент дээр гэл маркетинг санхүү юу ч мэддэг байлаа шүү дээ. Хөрх юм ядж яхад эн чи их сургуульч төгсөөгүй бизнес төл тавьж исэн санхүүгээ ч уншиж мэдхгүй тий. Зүгээр л нэг юм зарахыг бизнес гэж ойлгож исэн хүн санхүүтэйгээ маркетингтай менежменттэй бүгдийг ингэ зангидж чадах нь гэдэг бол амаргүй байсан. Өчнөө сая төгрөний өрөнд унж исэн тий. Урж л байсан. Зүгээр ингээд амар сайн хэрэгжүүлэгч. Яг л ус шиг прорлон шиг ууж авдаг. Тэгээд шууд бурууч хийсэн зөвч хийсэн хийгээл хэлдэг. Хэрэгжүүлэл үзтээ. Хүн айлтчод хоол хийж хахад ингээл хажуудны хараа сууж байгаа л хэрвээ амар гоё амттай байх юм бол оройн шууд дураагаал тэрийг хийдэг. Тэгээ найз нар ингээл ярьж байгаа л боломжийн юм байна шууд хийдэг. Тэгэл болохгүйгээ мэдээл болохгүй бол тэрийг орхиол цаашаа явал. Тэгэхээр зүгээр энэ нөгөө сонсоол тэгэндээ гэж явахаас зүгээр үлдэл үтцсэн амар юм биш шүү дээ. Алдуул босвол тэгэл буруу л байсан юм байлгүй дээ. Тэгээ нөгөө хүмүүс ингэ хараад ахаар ингэ гэдэг байхгүй юу? Буруу хийчүүл яах юм? Эрсдлээ төрүүлж бодсон тий. Алдчихвал яах юм гэдэг байхгүй юу? Алдаагүй юм гэж юу исэн? Алдаа л үсттэй яа тийм тий. Зүгээр алдахгүй байснаас алдчих чамаар шин. Би яг наатан дэрч болохоор надад нэг хувийн арга болохоор ингээ нэг эргэлзээд байдаг штэ хүн. Тэнгүүд ингээ бодох. За алдвал хамгийн муудаа яах юм ингээ хүн бодоод олцоод. За тэнгүүд ингээ зарим нь амар инээдтэй юм гарч ирдэг штэ. Тэнгүүд тэгвэл ингээл алдвал үсрээл юм биш. За яад гэж бас боддоо штэ хаяа. Тэ. Би танаа салоноор бол бас ингээл олон жил үйлчлүүлж байна. Тэнгүүд надад ингээд өөр салаанууд дээр байдгүй нэг танахаас анзаарэгддэг нэг юм байдаг байхгүй. Та нар хүн ороод ирлээ хүнээ аваач гэдэг үгийг би танаас салоонд нэг ч сонсож байгаагүй. Анхнаасаа л танаас зочны хувцыг аваарай.
зочин орж ирлээ гэдэг тэр айгүй тийм найрсаг үгээр явдаг. Тэг миний хувьд бодохдоо тухайн бизнесийн философи нь тухайн бизнесийн эзний философи байдаг гэдэг тэр үгтэй бол санал нэгдэлтдэг л дээ. Тэгэл энэ болол гэл боддог. Тэгээ дээрэс нь танах айгүй юм одоо ингээл цай авах уу ингэхүү гэл те. Тэгээ тэр ингээл анзаарч яхад яг жинхэнэ нөгөө нэг дадлаг хийж байгаа те нөгөө олон даагийн нутж яг ингээд туслаад явж идэг. Тэр энэ соёлыг бодож олохдоо ханаас болтой. Би тэгж амар ном зомноос гэхгүй. Би өөрөө нөгөө Монголын анхны хамгийн гоё стандарт салоноос одоо яг тэнд сурсан учраас би зүгээр тэрийг хуулаад авцсан. Гарын массажийг жочин гэдэг үгийг хүнд хүндэтгэлтэй хандахыг тий хулаал авцсан. Тэгээ тэр хүний хувцсыг өмсөж байгаа тэр мөч бол миний хамгийн гоё. Үсээ тайрж дуусчаа шидэл гоё үнэртэй юм өгөөл тий ингээл түрхээл шүршээл тэгэл ингээл тал талаар ингээл саваал тэрийг бол би өөрийнхөө гар үсэг гэж хардаг. Хүн ажил хийчээ цэг тавьдаг бол миний цэг тэр. Тэгээ гаран гартал тэр хүнийг бүр ингээл гараа явахад тэр хүний сэтгэл нь бидэнд үлддэг. Тэр л үйлчлэг юм. Энэ үйлчлэгийг алдахгүй явах амар амаргүй. Зүгээр л гаднаас 1 2 өөрийн гэсэн нэг юм юутэй хүн олж ирэхэд л ганхуулаад байдаг. Соёл өөр болчихдог. Тий, өөр болчихдог. Тэгээ тэрийг ингээ барьж явна гэдэг. Заримдаа алддаг л та. Үйлчлэгээл юм чинь 10 хүн орж ирэхэд 10-аа өөр характертай байна штэ. Алддаг. Гэтэ буцаал ингээл дээрээс нь доош ингээл явна. Тэгээд яг миний одоо шугам энэ юм байна. Би хэрэглэгчийг үргэлж гоё гаргах юм байна гин. Тэгээд нөгөө юм ингээд гоё үн цэнтэй болгоцсон хариуцлал амар өндөрсдөг. Тэгэл ингээл рил мэрилингүүд шал тэнэг танаад орсон чи тэгээ айстай гэдэг ингээд тэгэл тэр болгон дээр ингээд комментийг харахгүй царайлаад байгаа шигс харчаад байгаа байхгүй юу. Тэгээ тэр нь хизээд ихсэн юм байна. Тэнгүүд дуусангуудаа энэ хүн хизээ гэх. Тэгэл яг энэ болгон ингээл аваад явж гэнэ гэсэн үг л дээ. Тэгээ түүнээс цаа 100 хүнээс 10 шиг гомдол байлгүй гэдэг ингэж хайж болохгүй. Үнэхээр яг тийм. Гэтэ тэр гомдол дотор муу хүмүүс байдаг штэ. Тэгээ албаар тэгдэг. Зүгээр ингээ байгуулгыг ингээл яваал гомдол хилээл тэгэл мөнгө буцааж аваад явж байдаг. Өөгшүүлж болохгүй. Би үнэхээр одоо ингээл хүмүүс хэлдэг. Та тэдэн сая төгрөгөөр застсан юм чинь те. Төгс ах те гэд ингээд хэлдэг байхгүй. Би хүн штэ. Надад алдахгүй ирэх байхгүй штэ. Чи өстө ийм хийх ёстой гэдэг байхгүй. Би үдчихлээ шүү дээ. Бүгдөө л анхудаа амьдарч байгаа юм чинь. Би тэр хүн дээр анхудаа хийж өгч байгаа юм чинь. Одоо юу гэдэг тэр хүний өөрийнх нь идэж уудаг зүйлээс болоод өөрийнх нь цусны бүлэглэлээс болоод арсны тоонроос болоод заримдаа хүсээгүй өнгө орох тохиолдол байна шүү дээ. Би ямар цагаан цаасан дээр зураг зурж байгаа шүү дээ. Гэхдээ би өөрийгөө мөрхийг хүсдэггүй. Эцсийн дүнд тэр хүнийг бүр ингээд гомдлгүй л гаргах нь бидний зөв. Ингээ яваад ахаар үйлчлэгээ чи өөрөө гайгүй үнцэнтэй болоод тийшгэлж шүү дээ. Нэг өсчдийн тухай яриан дээр нэг ингэж хэлээ л дээ. Өсчд болвол хүн итгэлтэй хүндээ л одоо хүсэндээ хүрэгдэг. За тэр нь яаж аан гэсэн чинь хүн ингээм амьдрал дээр ингээ явж ирсэн аа бид нар хүү найзаа гэлгснээ өчргөө найзынхаа тэргүүнд хүрдэг юм байна л та. Одоо ингээл дуртай хүнийхээ тэргүүнд бид нар хүрдэг. Гэтэл тэр тэргүүнд хүрэх хэрхэн хүсчтэд л байдаг. Тэгээ тэргүүндээ хүргэсэн хүндээ хүн итгээд бүх юм арчдаг гинэ одоо нөгөө бүр цаанаасаа. Тэгээ ингээд ярихаар та нар бол нөгөө түрүүний хэлдэг шиг сэтгэл засалчд те. Хавар болохоор ингээл заст өсөсөлал гэл ингээл сэтгэл сайхан сэргээл гарлаа гэдэг. Тэгээ энэ ингээ болгон дээр өөрийгөө ингээд хайгаад штэ бас давхар би юм байна тийм байна гэ ингээ хайж байгаатай адилхан зарим өсчд хэтрүүлдэг. Ёс зүйг зан гаргадаг те. Тэрэн дээр өвж боддөг. Мэдээж салбар юм чинь сайн томоотой л байгаа. Зарим нь хүний ярьсан юмыг өөр хүн дэлгэрүүлээ ярьцдаг тий. Эсвэл нөгөө тэр хүнийгээ зүгээр нэг юм бай мэтээр харьцдаг. Нэг юм мэдээлэл авах бай мэтээр харьцдаг. Би ч нөгөө бусдтай адилхан ингийн л хөдөөний охин тий. Тэгээд ийм одоо хот маягийн соёлд идээшүүд тасаагүй. За тэгээд тэр сайхан салонд ороод ажиллаж байхад нэг ийм зүйл тохиолдчихсэн л да. Манай салууны үсчингүүд одоо нэг Монголын нэлээ нөлөө бүхий хүний хүүхэд аутизмтай байлуу да нэг тийм ямар ч байсан одоо нэг хэвийн бус үсмэсэд суулгад ойрлж морилдог тий. Тэгээд үсээд суулаад гараа явсны дараа ингээд хүмүүс ороод ирсэн. Тэгээ хоорондоо яриад тэдний хүүхэд нь тийм юм байлээ шүү дээ мэлээ шүү дээ ярьж байсан чинь тэнд үсээ бодуулаа сууж исэн. Хүн тэр хүүхдийн ээж нэсэн. Тэгээд ингээд та нар даанчтай тий та нар үйлчлэгээний байгууллагын хүмүүс үсттэйгээд тэр надад амар том тохио өгч исэн. Тэгээ бүр ингээ орсон шүү дээ. Ингээд зүгээр нэг хүн бантдээ шүү дээ нэг тийм бүр ингээд
Тэгээ би хизээж ер нь ийм байдал гаргаж болохгүй юм байна. Хинч байсан бид нэр те. Тэр хүнийг хүн ёсоор нь үйлчлэх ёстой байна гэдэг юмыг би тэндээс авч ирсэн. Тэгэд ер нь бол үйлчлүүлэх манад ийм кодтай ярьдаг. 2-1 те 1-9 одоо чи 1-9 гэхэд хаалган хаагаад ажлын дотоод журамдаа өөрсдөө ингээд одоо ярилцсанаа зочны дэргэд илүү дутууг хэлэхгүйгээл амхандаа сургадаг бичээстэй байдаг. Гэхдээ энэ бол тасралтгүй дандаа үргэлжлэх юмны нэг. Тэгэхээр энэ дээр нөгөө эхлээд хэрэглэгч өөрөө хүнээ судалж арах хэрэгтэй. Үйлчлүүлэгчээс судалж арах хэрэгтэй. Ам задгаа хагаргаа ингэр шиг тий өөрийнх нь гарсан үг өөрийнх нь чихэнд ирдэг тэр айгүй эмзэг тусан шүү дээ. Хүн итгээд ярьсан нэг ширхэг үг явж өөрт нь буцаж ирэхдээ хэдэн мянга хөвлөгдсөн байхыг мэдэхгүй. Гэтэл тэр хүнийг тэр үг одоо хэдэн сар жилээрч сэтгэл готралтай тэгээд амар байлгахыг үгүйсэхгүй шүү дээ. Тийм учраас бид нар бол чоочтой хавдар шиг байх хэрэгтэй. Ярддаг нөгөө хүн чинь би ойлгож байна таныг. Би сэтгэл зүйчээс ганцхан үгэнд нэг хайр зараасан. Тий би таныг ойлгож байна. Энэ үг айгуу гоё. Би хүмүүстэй ч гэсэн хэлхий хүсдэг. Тий би таныг яг ойлгож байна. Тэглгүй яах вэ тий? Та юу гэж бодож байна гэд энэ үеүүдэд нь үйлчлүүлэгчийг сайн яриулаад байх. Тэг хүн чинь ингээд нэг гоё ярьчаад ингээд нэг юм хайр дүүрэн гардаг. Зарим нь ингээд уйлаад босоод ирдэг тий. Чи үнэхээр яг 20 жилийн өмнө юм охин байсан. Яг хിവэрэ байна тий. Бүр ингээд яг л ингээ гоё сонсдог байсан. Яг энэ хിവэрэ гэд ингээд идэг. Тэгээд ер нь бидний хувьд бол ёс зүйн өндөр хэм хэмжээтэй байх л ёстой. Хүний тэргүүн дээр ажиллаж юм тий. Өөрсдөө цэвэрхэн байх ёстой, гоё байх ёстой, тий. Өндөр гүйцэтгэлтэй байх ёстой. Хувийн зай гэж үе орон зай хэдэн метрт дотгошоо хаалдахгүй. Үсэнд нь яаж хүрэх юм тий. Тэр үсэн дээр бүр ингээ хайр зарлж хүрэх ёстой байхгүй. Тэгээд хид хид хүмүүс хэлдэг л дээ. Би тэрийг анзаардаг байсан. Та яг үс цацгаар ингээд нэг юм хартч өөрчлөгддөг гэд шавнар. Тэг би зүгээр тэгж хэлсэнээс нь өөрийгөө ажилддаг байсан чинь яг тийм юм шиг үлээ. Айгу ингээд хурц болчихдаг. Тийм хурц ингээд бүр ингээд тийм нүдний чи хар айгу амар болдог. Яг ингээд тал руугаа хараад ингээд наваг хараад те яг тэгж байгаа тэр яг нөгөө ажиллаа хийж байгаа яг тэр үе бол айгу өөр. Гэхдээ тэр бол гоё. Хүн нөгөө чаддаг юмараа тэр чинь ингээд өөрийгөө ингээд дүрээ гаргаад ирж байгаа байхгүй тийм. Тэр болон тэгээд миний нөгөө одоо нөгөө гэртээ үсээ аврыгийн сургалт байгаа. Энд тэнд ярилцах болгондоо би эдгээр зүйлийг мэдчихвэл өсчнээ сонгооч гэж хэлдэг. Тэр бол нөгөө олон мянган мэрэгжил нэгтэй нөхдүүдээс бас ёс зүйн хэм хэмжээ өндөр зөндөлөөлгүй яах вэ тий. Нэг өөрийгөө ингээл амар лаг гэж гаргадгүй ч гэсэн тэр буланд өөрийнхөө хийх хэмийг 100% гүйцэтгэлтэй хийдэг ч юм ба. Зүгээр бид нар өөрөө нийгмийн харилцааны хамгийн гол төлхөр учраас бид нар юм ам чангатай. Тэг ядчил ингээл уучлаарай таны үс жоохон хөлсөрхөг үнэртэй байна. Та ингээд хураа агуулганд ороорой бүтээгтүүнээр солиорой гэдгийг чихэнд нь өөртөө зориулаад шивнээд хэлждэг. Тэгээ пөөх гэж ирээл хэлдэг ч хүмүүс байгаа. Тэгэхээр ер нь бол би энийг сайжирж байгаа гэж хардаг. Тэгээд би өөрөө ч гэсэн маш олон хүсч үдлекс тавьдаг учраас наадгад чинь би бүр ингээд байнга жүжигчилж үзүүлдэг байхгүй. Үйлдэлээрээ нүдэрээ тий та нар ингэдэггүй уучлаарай ийм бол болчоорой тий. Тэр хүн хинч байж болно. Энгийн хувц өмсөд ороод ирсэн тий хүнч байж болно хинч байж болно. Тэгэл эхлэн шүү. За ээж хүүхэд хоёр ороод ирлээ. Хинтээ мэдлэх үгээл ингээл ярьж байхдаа ч гэсэн ингээл дандаа сурамжигд хүүхэдтэй төрүүлж мэдлээ шүү дээ. Эхлээд хүүхдийг тэр хүүхдийг өөрийн харах өнцгөөс доод түвшинд тий хүүхэдтэй нэг жигт харьцнаа гэл ингээл эхэлдэг л юм. Ер нь бол та өөрөө өсчнээ зөв сонгоод судалгаатай үзвэл тийм байдалд орохгүй л гэж хэлээд байгаа. Тэгэхгүй ингээд бид нэр харахаараа өсчин болгоныг хүм ер нь ямар ч байгуулгын хүнийг эмчий ч гэсэн лаг гэж хардаг тий. Яг аль талаараа тэр хүн мэрэгшсэн. Тэрийг нь харж тэр хүн дээр очих хэрэгтэй. Яг үнэ. Хумс мумс ч амар их ярина шүү дээ. Тий шүү дээ. Ер нь нөгөө нэг нь л өөрийнхөө биеинд хүргэж байгаа тий. Өөрийнхөө одоо эрүүл мэндтэй холбоотой байгаа тэр юм дээр тэгээд дээрэс нь нэмээд мөнгө төгрөг санхүүтэй холбоотой сонголт хийх гэж байгаа бол өөрөө ч гэсэн бас хариуцлагатай байх. Тэгээ би бас анзаардаг байхгүй. Өсчин дээр за мэдгүй чи ингээ өөрөө мэдээд гэдэг үг байдаг те өөрөө мэдээд гэдэг. Тэр амар гоё штэ. Энэн дээр юм хоёр хүн гарч ирдэг. Өөрөө мэдээд тэр 100% өсчиндээ итгэсэн хүн тэрийг хэлэгдэг. Өөрөө мэдгээд өөрөө мэдэхгүй байж ич өөрөө мэдгэж эрхийн өгчөөд дахиад өөрөө мэдээддэг хүмүүс байдаг. Тэр бол биш байсан шүү дээ. Тэр бол асар өөртөө итгэлгүй. Зүгээр би бодсон хоол хийхин тулд хүн өнөөдөр өөрөө хоолоо судлах хэрэгтэй байна. Өөрөө хүнсээ судлах хэрэгтэй байна. Хүн өөрөө хумсныхаа төрлийг сонгоод өөрийнхөө хурууг мэдэх хэрэгтэй байна. Тэгжиж дараа нь ямар үсчингээ сонгох. Хумс чинь ямар үсчингээ сонгох хэрэгтэй байд юм байна. Тэгвэл аль альтанд филтгүй гэсэн.
Чинь та өнгөдөг хэлэх гэж байна те. Би хэлдэг л дөвжлүүлэгч нартай. Зүгээр ингээд үсий чи хоошо боогоо таныг судал дээр суулгахаас хойш нүдний чинь ойролцоо, нүүрний чинь мимикийг хардаг те. За тэгээд таны нүур ийшээгээ хэлбицсэн байна, далийцсан байна, үсний цэцэлт юм байна, ширхгэн юм байна гэдэг нэг бидний ерөнхий анатомчлалын гавлын ясыг те нүүртэй хэрхэн байна гэдэг нэг юм зүйлүүдийг яриад ирэнгүүт та тэр хүнд мэрэгжлийнх нь хувьд итгэж болох байхгүй юу? 20 жил өөрийгөө огт тоохгүй хаав харбудгаар будчаад 2хан цагийн дотор намайг хөөргөн болгооч гэж орж ирдэг бол хизээж бүтшгүй зүйл байхгүй. Гоо сайхан 2 цагийн дотор бүтдэггүй шүү дээ. Айгүй олон хүнээс нөгөө ингээд муу үг загнуулах, тэ муулуулах ийм юм ингээд сонсох тусам зарим хүмүүс ингээд улам доошоо ундаг. Эсвэл тэр нөгөө яг саяны хэлдэг шиг тэр үгээр өөртөө ингээд шингээж авчаад тэгээ тэр үгээр нь ингээд өөрийгөө тарчилаад байдаг штэ. Тэнгүүт ингээд зарим одоо ингээд тасгалууд байдагтэй ингээд сураад би ч гэсэн хувьдаа сураа явж байгаа. Энийг зүрхэндээ авах уу? Зүгээр ингээд чихэрээ оруулаа гарах уу гэдгээ хүн өөрөө сонгодог юм байна л та. Тэн дээр ер нь хэр одоо өөртөө хамгаалттай бай. Нэг ярилцлагын доор уншсан байсан комментиг уншаад бүтэн сар нойргуудж гэсэн үе байгаа. Тэгтээ тэр нэлээд олон жилийн өмнө үстэй. Тийм олон жилийн өмнө. Тэгсэн чинь ингээ уншаа суужсэн чинь уйлцсан суужсэн чинь орж ирээд нэг найз минь яасан зүгээр үү юу болоо гэдэггүй харс намайг амар ингэж хэлээд тэгсэн чинь ингээ харснаа чи ямар амар завтай ингээ. Нэр би айгу завтай байхгүй. Одоо би ярилцлага өглөө коммент руу ордоггүй. Заримдаа ингээд тохиолдлоор орно л да ингээд хүмүүс ингээд меншн тааглаж магалцсан байд өрдөг л да. Тэгээд яг би өөрийгөө л ингэж боддог тий. Тэр хүний бодлол тэр хүний л бодлохгүй. Тэгээд тэр бол нөгөө зовлон дуудагч хохирогчийн дүр гэдэг байгаа. Тэнд явж байгаа юмыг тий дуудаж ирээд байгаа юм. Би бол одоо тэгж өөрийгөө зоохоо болцсон шүү дээ. Одоо энэ олон жил сүүлийн яг 20 одоо 19-д орж ирсэн, хотод орж ирсэн гэдэг чинь 20 хэдэн жил бол би өстэй. Үнэхээр тэгж амрах завгүй амьдэрсэн бэл. Тэгэл айхтаас юм мулгуу юм руу өөрийгөө муу юм руу одоо юу гэдэг ингээд бүр хитрхи их ажиллаад амралт мэдэхгүй байх чинь нойргууд нь сэтгэл готролд орно, ядарна тий. Тэгээ сүулдэ хоолноос гарна. Тим юм руу өөрийгөө тэмүүлүүлээд байх ямар ч хэрэг байдیں۔ Тэгэхээр ингээд эдрийг хооронд нэг баланслуулах зөв шиг л одоо сурж байгаа. За сүулт ч гэсэн сурж байгаа нэг юм гэж байгаа шүү дээ. Тэ ер нь бол одоо ингээд битэрийн ингээ яриг маш олон эмгтээчүүд үзэж байгаа. Тэн дотор яг түрүүний хэлж байгаа шиг би завгүй, би амжихгүй байна гэдэг ингээ хүмүүс эд. Өөртөө цаг гаргаач гэхээр өөртөө цаг гаргана гэдгээ яг юу гэдгийг ч баг зарим нь ойлгохгүй болтлоо явцсан байдаг. Яг үнэ. Тэгвэл өөртөө цаг гаргана. Тэр дундаа эмгтээ хүн өөртөө цаг гаргана гэхээр юу хэлэх юм? Даагийнхаар болохоор юуг өөртөө цаг гаргана гэх юм. Тэгээд надад ч би өстэй амар лагаар боддог байсан шүү дээ. Тэгэл саунд суугаал, тэгэл айгуу массажинд ороод, тэгэл ингээл хүмүүсээр үйлчлүүлээл ингээл дандаа нэг юм санхүүтэй холбоотой. Санхүү гарч ижил өөртөө цаг гаргаад байгаа юм шиг. Баа тэгээр мөнгө олох юм байна. За болио нэг сауны асуудал гэл. Тэнгүүд одоо ингээд зүгээр л ингээд ядарсан байгаа хөлөндөө бааны давс хийгээд зурагт үзээ сууж байхдаа хөлөд үрээ сууж байхад ч өөртөө гаргаж байгаа юм л шүү. Тийм жижиг юм нэсэл хэлт юм бэл шүү. Тэгээд миний нөгөө ганцаар хайсан аялал надад амар гоё тийм яг ингээд өөртөө ингээд тулсан. Хаашаа аялсан? Таиланд явсан. Вьетнам явсан. За. Тэгээд яг ингээ ганцаараа жишүүд буудлаар орж ирэх хин ч байхгүй. Би чи нөгөө ганцаардаж юрээс сураагүй юм лээ. Ганцаардангууд хин нэгэнтэй очиж ярьцдаг. Тэгээ өөртөө л нүрт тулахаас цухтагаад ирсэн юм лээ. Тэг ингээ өөрөө жишүүд буудлын өөрөө таг хаагаад ингээ ганцаараа байсан чи болио би хин нэгэнтэй бай гэж хэлмээр ч юм шиг. Тэг ингээ ганцаараа байгаа тэглэнгүү тэгээд ийш тийш явахтаа ч гэсэн өө энэ юм биш үү те. Гэт ингээ яг зүрхээ сонсож гисэн. Би энийг хүсд юм биш те. Энэ намайг гоё болгод юм байна. Энэ намайг тавхтай байлгад юм байна. Би яагаад энэ зүйлүүд дээр ингээд ер нь ингээд хүн яг ингээд хэнийг л ард гарч нэг өөртөө юм цензур тавиад дим мөнгөтэй олсон хойноо тийм байгаа үедээ өөртөө зав гаргана үүний дараа гэдэг өөртөө дандаа шалгуур тавиад байгаа зү. Тэгэл нэг юм даваа тавьчихдаг тий. За одоо тэгэхээр энд хүрэхээрээ тэгсний дараа ингээл шалгангаа нэмэгдэхээр албан тушаал өөрчлөгдөхөөр за нөхрийгөө диххээр гэд ингээд нэг хин нэгний хамааралтай явагддаг. Жохо хөхтэй байл хөхтэй том бол тэгэхээр нь ингээд тавиад хэлд орохоор нь тэгэхээр нь гэл ингээд манай ээж чи баахтай айгу би энэ өвддөг гэсэн. Йоо энийг эмийг л нэг 8 дугаар анги төгсөөд өгч гэсэн гэсэн. Тэг би одоо хэлжтэй хэлдэг. Одоо бүр хамт өтөлж яах гэхээр энийг тий. Тэрнтэй адилхан нэг багасаа бид нар тийм юм сонсцсон шүү дээ. Тий тэгхээр ингэсний дараа тий. Тэгэхээр маш олон эмэгтэйчүүд бити тгийсэ гэж
зүгээр бодож байна. Ягаад эмэгтэй гэж хэлж байгаа ингээл хүмүүс бас жоохон хэл ам хийж магтуулах. Дагийнхаар өөртөө хөрөнгө оруулах нь юу юм? Бас л нөгөө ингээл учиргүй тий брэнд авч өмсгөх хэлэх үү эсвэл өөрөө өмсөн ингэ бусдаас дутаач байгаа юм шиг санагдаад өмсөн тэгээд тэр өлөн мануулаад одоо арилсан гэж үзэж байгаа. Цөөхөн чанартай гоё хувцснараа тоглож өмсөх ёстой юм байна. Загварыг өөрчилж өмсөх ёстой юм байна. Хувцсан дээрээ хүртэл бүтээлч хандах юм байна. Өөртөө хамгийн том хүн болсоор хөрөнгө оруулсан бол оролт бол энийг хэлэхээр ингээд тоолоо зангирдаг байхгүй. Өөрийгөө л хайрлсан. Жижигхэн тий чангалтай энэ биендээ байхгүй зүйлийг үүрсэн шүү дээ тий. Би ингээ өөртөө үнцэнтэй байх юм байна. Тэгээ хайрлж авсан хувцас шигэ өөртөө хандах юм байна. Хин нэгэн чам руу ингээ хүчтөрж ороод ивэл зогсоож сурах юм байна. Болоо миний орон зайруу даваад байна. Тэг уучлаараа ингэж ярихад надад аюу хүнд байна. Бити ингэж чанга дуугаар яриа гэж хэлж би зоригтой сурсан. Тэг өөрийгөө хамгаалж сурсан. Тэг тэр хамгаалж сурах чинь тэр нөгөө нэг одоо номон дээр гардаг шүү дээ. Гипноз хийгээд тэг ингэж жижигхэн 4 настай өөр дээрээ 14 настай 9 настай тэр зодуулж байгаа жоохон охин дээр очиод би амар өрөвдсөн тэр охиныг тий. Тэгээ хоёр гараас нь бариад көтлөөд гэрээрээ дамж орд ирээд бүх юмаа танилцуулаад одоо энэ бүгдөө чинийх тэр хүмүүсийг тий очиод муухай гэж хэлчих гээд өөртөө муухай гэж хэлээд яг кино гарч байгаа юм шиг тэр гипноз дээр бол яг орд юм билээ. Тэгээ бүр ингээд уйлаагүй юм шиг санагдчихсэн яг кино үзэж байгаа юм шиг тэгээд гараад ирсэн чи би ингээд хоолойтой цамцныхаа ингэрийг бүр ингээд зүгээр ингээд баацлахад тийм ус ингээд тустал тэгж уйлсан байсан. Тэгэл тэрнээс хойш энэс нэг юм ингээд аваа ицсэн. Тийм тэгээд одоо бол би ингээд дандаа тийм ингээд толинд харахаар өөрийгөө хөөхөн ингээд цап битэх худлаа илээ тийм ингээд байсан. Тэгээд одоо ингээд харахаар тийм шүү тийм. Би ингээд үнэхээр тий гоё ингээд хадгалж авч чадчихээ гэдэг. Чи чадсан шүү. Чи чадсан шүү. Одоо өнөөдөр чадна тий. За нэг таагүй юм зохиолдоо л эцэд цаа яах вэ? Тэг буйнаар бол эрхэн ирж буцхан буцдаг хүний хорвоо. Өнөөдөр одоо гэдэг. Хүний амьдралд ингээ айгүй олон тохиолдлууд тэр хүнийг хаашаа явах уу, юу хийх үү гэдгийг ингэж үргэлж өөрчилж идэг тий. Ингээд нэг юм автосны буудал шиг юм шиг тий, нэг уулзуур шиг юм шиг байдаг. Одоо хоёлын энэ тухай одоо уулзуур юм уу тэр эргэлтийн цэгийн тухай ярихад хамгийн түрүүнд юуны тухай санаанд ч орж ийнэ. Хэрвээ тэнд өөр тийшээ тий энэ ишээ биш ишээ явцсан байсан бол гэж бодогдох тэр үеийн тухай гэвэл хамгийн амар үе тий. Энийг бараг санд ярилцлагад өгж байгаа баха. Зөндөө бол ажил хийж үзээ тий ингээд цалин мөнгө хүрэгдгүүлээсэн юм билээ л тий. Шунал нь амар их. За дээрэс нөгөө нэг ар гэрлэг мөнгө төгрөг явуулдаг. Тэгээд ажил хийгээд амжилт олохгүй мөнгнүүд нэрээсээ болж өгөхгүй ингээд хүс ингэж явж байгаа би өстө нэрэ. Тэр нэг хүмүүс амар хөөрхөн биетэй гэдэг байсан. Тэгээ нэг клубт тайчгч болох гээд очиж ирсэн. Вау. За. Очиж ирсэн. Тэгээд эргэлдүүлэлтэй юм зарж байгаа юм тийш намаа гэж. Тойруулж менежер гэдэг тийм менежер нь орж ирээ. За байж гаараа гэд. Тэг яг ингээд суужсэн чинь ингээл хүүхнүүд амар гоё хүүхнүүд ингээл бүжиглээл эргэлдээл төрнөкөн дээр. Тэгэл би одоо яг энэ алхмаар л орох юм бол би нэг л буруу юм хийх гэдэг юм шиг тийм. Цаанаас ингээд чихэнд ингээд сонсогдвол тийм. Тэгэл сууж байгаа л тэгэл би тэр хүн нэрийгүүд амар баярлдаг. Тэгэл би гарчаад ирээгээл тэгэл за би хизээч те бид нар тайжна гэдэг чинь бол одоо юу гэдэг нэг тийм бие үнэлээд явах нэр биш л те. Гэхдээ над шиг юм хүн бол одоо юу гэдэг чинь тухайн үедээ би дөнгөж 19 20 той байсан те 20 битгүй би нэг л буруу юм руу орох гэдэг амжсан тийм чихэнд нэг тийм сонсогдоодсэн. Тэгэд би тэндээс гарсан. За би ингэж л те иймэрхүү одоо замаар орохгүй би өөр юм хийх хэрэгтэй байна гэл. Тэгээ хатуусны мөнгөө ч гэсэн алхаж гэртээ хайрсан. Тэр эргэлтэндээ баярлдаг. За яг ингээд бүр ингээд салоно хаах хэмжээнд очичоод тэгээд за одоо яах вэ гэдэг үе дээр ч гэсэн ингээд дахиад босоод ирэх гарцнууд ингээд ерөөсөө л ер нь ингээд нөгөө хүн ингээд нэг юм алдсан алдаан дээрээ гаслаа л тэгэхгүй байсан гэдэг чи өөрөө айгу амар үг байхгүй юу. Тэгээ тэр харамсал дундаа л байгаа. Харамсал дундаа л байгаа гэдэг. Үгүй тэгээд яд юм тэгэл шалбараал эцтэй тэгэл итгэж ш тэр чинь. Ингээд үзье, тэгээд үзье. Яд ингээл үзье л та тий. Гэл хэлсэн. Тэгэд анх ингээд ярилцлага өгж явахаар анх соорчлоор
одоо телевизэд орж явах тэр өвдөг чичрэл наана чичрэг өдөр үзүүлэх гээл буруу муруу хувц өмсч очиал тий эфирээс буцчихсан үе бас байдаг юм. Тэгээ энэ болгоо минь дандаа суралцчихсан. Одоо цаашдаа миний амьдрал дахиад зөндөө олон одоо туршилтууд зөндөө олон эргэлтүүд ирэхийг би үүсэхгүй. Гэхдээ би тэрэн дээр сэтгэлийн хаттай болцсон байна. Зүгээр энэ үе болгонд надад ийм гоё ингээд нэг хүнд нэг юм чихэнд ингээд шивнчээд яваад гэдэг хүмүүсэд шүү дээ. Нэг гоё ингээд зам эргүүлдэг. Яг нэг хэрэгтэй үед нь хэрэгтэй амьдэлчдэг. Тэр хэлжсэн үеүүдийг л би амар гоё. Миний гол шийдвэр гэл гаргаад би чадахгүй юм шиг сууж байгаа. Би чиний тий зүгээр л гэрт ирсэн совилогч тий. Би амар гэдэг бүр өвдцэн. Тэс дуудлагын совилогч дуудаал ингээд тариа илгээ сууж байгаа. Би чиний бүх ярилцлага уншсан. Чи чадна шүү дээ. Чи бүрөглөхөн чадна. Миний дөө гэж хэлэхэд бол зүгээр ингээд босгож ирээд тий огт танихгүй хүн би танихгүй хүн тэгэж хэлэхэд бол зүгээр л ингээл тавьчдаг. Тэгээд тэр үе сонсгоод юу гэж утсаг хин нэгэнд нэг үг хэлэхэд ингээл босгоод ирд юм шүү дээ. Түсэж тэгэл ээж мууж гарцандаа байсан үед зөндөө. Тэгээ яг энэ шиг даги бусдад айгүйх тийм сайхан үгийг ингээд хангалттай хэлдэг хүн санагддаг байхгүй надаа. Магадгүй тэгэхээр хүн өөртөө нөгөө ингээд үгээр дутаж авах үед нь тэр хэрэгтэй үг нь хэлцсэнийг мэдэрчихсэн учраас магадгүй миний энэ үг өөр хин нэгэнд хэрэгтэй байх үе сайхнаар дутж байх үе гэж бодоод явдаг хүн юм шиг санагддаг шин. Дандаа айгүй гоё үг хэлдэг. Гэхдээ хизээч нөгөө юм урам хугалах ч юм уу эсвэл юм сэтгэлээр унах үгийг ингээд дагийн амнаас сонсож байгаагүй. Одоо миний нөгөө хин нэгэнд таалагдах гэж тэ байдаг өнгөрчээ тэр олон багийг бол би үдээ ингээд өөрөөсөө холдуулсан. Би өөрөө ч дийлэхгүй юм бэлээ. Зүгээр авсан би хин нэгнээс. Миний охин ингээд тэ 12 дугаар ангидаа одоо ингээд найз одоо үерхдэг хүүгнээсээ гомдоод гудамжинд үйлээ сууж исэн чинь одоо цэцэрлэг төрөлн тэр нэг залуу одоо эмхтэй ирээд зүгээр миний дөө гэсэн гинэ. Гэсэн чи зүгээр гэдгсэн чинь ар нуруунд дээрс нэгээ тэрчээд тэг ингээ илчээ яваад гсэн гэсэн. Тэг надад уйлж байгаа байхгүй юу? Надад амар гоё байсан. Тэгэхээр тэр тэрвэрлэлтэнд би бүр улам их уйлсан. Гэтэ би ингээ нэг хайрлуулах мэдрэмж авсан гэх. Тэг би тэрийг ямар гоё байхаа гэж бодож исэн. Би өөрөө яг тийм мэдрэмжийг авсан. Огт танихгүй хүнээс ингээ сэтгэл гундуухан явхад тий. Тэгэнгүүт би бас яг ингээд өөрөө явж исэн чинь нэг охин бүр амар зөрхөтлөө уйлж байгааг хараад яг тэрийг буцаагаад өгсөн чинь ингээд бүр ингээд харцсан цаанаас бүр айгүй гоёлаад энэ л юм байл шүү дээ гэж би бодсон. Энэ л юм байна. Тэгэхээр ингээд зүгээр орж ирээд ингээд хүмүүсийг ус засаж байхад ч юм уу ингээд орж ирж байгаа юм тухгүй байгаа нь харагдаад байдаг юм хүмүүс. Тэгэхээр би зүгээр тэр үгийг ойлгосныхаа дараа л хэлдэг. Танд хиндэж заяагаагүй юм гоё хамар юм гоё нүүд тийм. Тэгээ дээрээс нь та маш гоё нэмсгэлдэг. Таны хамгийн том чимэг энэ шүү дээ. Би зүгээр л өстэй чинь та гурын уул зургийг буюу гурвалжин цэгийг л уулзуулсан гэл. Тэрхэл төдийд гэл тэрнээр нь л тиймтэй гэл. Хин нэгнээс гоё урам авчаад яагаад бусдад хуваачуулахгүй гэж тий. Таахи Монголиа гэдэг компаниг байгуулад тэгээ Монголын одоо ингээд мэрэгжлийн өсчний одоо салбарт бол маш гоё өнгө авчирсан гэж хардаг. Тэгэхээр энэ бол яг өөрийнхөө карьерт бас хийсэн айгуу том өөрчлөлт эргэлтэж чадсан баг. Яагаад заавал Таахи брэнд гэж? Яагаад заавал одоо тэр брендийг Монголд оруулж ирээ гэдэг үүсгэл санаа, ажиллага, үйлдэл гарсан юм бол? Энэ менежментийн номнууд уншсан чинь нөгөө мэдхгүй одоо миний өөрийн хийгээд идэг үйлдэлүүд чинь эргээд менежмент л байсан юм байл л дээ. Стратеги л байсан юм байл л дээ. Хүмүүсээс үсийн засахта та ямар үсэн дуртай. Одоо яг үсээ яахыг хүсэж ийн гэл. Амар гоё гялгар болгомоор байна. Яг юм гоё намирсан болгомоор байна гэл тэнгуү тийм бүтээгдэхүүн хайгаал явдаг. Тэг хөрх юм одоо 16 онд шүү дээ. За мэйлтэй байсан хөрх. Тэг компьютер ч байхгүй, англи хэлч байхгүй явж байгаа л энэ компаниг олвол Amazon-оос анх бүтээгдэхүүн Америкаас захиал тэгэл олвол энэ компани аль биесных нь одоо дийлийг эзэмшээд авсан. Тэгээд дэлхийд дээр олон компаниуд байдгаас яг энэ компанийн хувьд бол илүү яг юм органик илүү эмчилгээ талдаа илүү олон эрдэмтдийг ажилуулж судалгааны төвшин дээр судалж бүтээгдэхүүнээ гаргаж ирдэг л бүр маш том компани тэр бичгийн жижигхэн үзүүрээс зулаацсан байгаа байхгүй юу мангар азтай тэр нь яаж байгаа гэхээр ийм үйлдвэртэй тий фарматай хүүхдийн бүр маш том ийм корпорацийн зөвхөн нэг урсгал хэсэг нь өсчний тэр хэсгээс нь би авцсан байсан. Тэгээ намайг нөгөө Монголын морьтой жижигхэн охин гэж хэлдэг. Ягаад тэгэхээр энэ бизнесийг дэлхийн 72 улсад манайх нэвтрүүлдэг. Тэгээ тэрэн дотроос дандаа бизнесмен хүмүүс
стратегийн төвшөнд их орондоо нийлүүлдэг. Гэтэл зүгээр л нэг юм жижигхэн Монголоос ирсэн хөдөөний одоо морьтой охин гэдэг. Морьтой охин ингээ орж ирэнгүүтээ ингээд тэгээ бид нар анх ингээл хөөрхий нэг жижиглэнгээр бараа авдсан шүү дээ. За зайлуулъя урмын бодол төгсөн чинь одоо ингээд өнөөдөр тий Монгол улсын төрийн далбайг ингээд Европын холбооны улсын далбай, Монголын төрийн талбайг ингээд үйлдвэрийнхаа шинэ үйлдвэрийнхаа дээр зоогоод тэгээ их орны минь ингээд юуг ихшиглүүлээд намайг ингээ ухтаж аваад чи үнэхээр одоо бизнесмен болжээ гэж хүлээж авахд бол нэр гоё байсан. Ямар гоё юм. Тий, тэгээ хажууд нь манай менежер тамирчин хүн талбайгаа ингээд Европын тий энэ хөх тэнгэрт мандуулдаг бизнесмен хүн мандуулд юм байна. Би тамирчин хүн гэж бодож ирсэн юм. Баяр үргээ захирлаа гэж хэлж чадаас нэг жижигхээ өөртөө тий. Тухайн үед бол жижигхэн биш л дээ бүр ингээ хардлаа баярлж ирсэн. Юу вэ тий. Зүгээр намайг чи ингээл аваад тэгээд өдрөөс сургууль суугаад баяртай гэж онгосноос буцаадаг бол тэр удаад ийм ёслол хүндэтгэлтэйгээр хүлээж аваад чи одоо бизнесмен болжээ. Бид нар ингээд дэлхийн орон болгонд явахдаа чиний жишээг дагдаг. Одоо ингээд танилцуулж явдаг. Чи бол манай ийм кейс манай анхны үүсгэн байгуулсан хүмүүс ч хүн байсан. Тэ тэгээд одоо яг ингээд чамааг үсчин гэдэг юм бид нэр ингээ айгүйх ярьдгаа гэдэг. Тэгээд тэр үед бол бас за би нэг бизнес болгож дээ гэж өөртөө бас нэг тийм ханах бахархах сэтгэл төрсөн. Ханаагүй бахархах тэгэхээр бахархаж чадчихжээ тий. Англи хэлгүй штэ би. Харин яг наадах чинь хүмүүс нэгдэг штэ айгүй сайн бизнес хийн эсвэл би ингэн тэгнэ гэл айгүй том өрөөдлүүд ярьдаг. Зөвхөн бизнесээр ч биш тий. Тэгэнгүүт дандаа боломжуудыг хүлээж эхэлдэг. Одоо ингээл саяных шиг одоо зориг байгаагүй болов шүү технэ шүү дээ. Би англи хэлгүй юм чинь. Дэлхийн ямар юмны брэндээ оруулж ирдэг ингээл дахиад хойшин тавих нь шүү дээ. Тэгэхгүй ингээл хайж олоод ингээл ингээ явж гин тий. Тэнгүүд ихэнх хүмүүс за мөнгөтэй болохоор англитэй болохоор за нэг тимтэй болохоор гэд. Гэтэл танд тийм байхгүйгээр шууд хийгээ явсан юм байна тийм үү? Одоо наваг ингэдэг тийм мэдээж орчуулагч авч явж яг мэрэгжлийн профешнл одоо үсчний хэлчнийг ондоо хуулийн хэлчнийг ондоо ярилцсан. Оройн цагаар хоол молон дээр би зүгээр байгаа бүх үгүй англи ярьдаг. Тийм. Тэгээд хүмүүс ярьж байгаа хгүй бүр ингээд чи бүр стөгчдөр амар ярьсан гэх. Тэгээ би боломжтой гэж хардаг. Би ямар хэмжээнд өөрийгөө ойлгуулах юм те. Яг үнэхээр гадагшаа яваад ганцаараа явуулдаг л явтан штэ. Ойлгох байгаа мэдээлэл хэлээл ойлгуулна. Тэгэхээр яг би англи хэлээ сурж байгаад ярина биш. Одоо байгаа 10хан үг ашигла. Сайхан амраараа, сайхан хоолоор, хоол амттай байсан уу тий? Өнөөдөр гоё харагдчихээн. Яагаад өдөр болгоны хөвшил гэж болохгүй гэж. Одоо ч гэсэн ингэж найз нараа хэлдэг ш. Надтай англиар бичих юм бол би баярлаа шүү. Яагаад бол би нүдэрээ чэйжлэх нөгөө юм юу аягүй сайтай. Одоо нөгөө тийм нүдэрээ юм юмыг тогтоод одоо хятадд ч гэсэн ингэ сургалтанд явж байхдаа хэлийг ойлгохгүй ч гэсэн ингэ нүднэрээ уншиж тэрийг оройн хийдэг. Тэгээ миний нөгөө өөрт нэг юм нөгөө хүний нэг сурах юм чадамж штэ. Тэрэн дээр юм нэг нүдний тим юм гайгүй хөгжсөн юм шиг л. Хөгжсөн юм шиг лээ. Харин тийм. Тэгэхээр яг нөгөө нэг олон хүмүүс төр ингээ ялангуяа ингээ амжилттай явж байгаа өөрийнхөө хэмжээнд өөрийнхөө амжилтыг бүтээгээ явж байгаа хүмүүс хизээч хин нэгнээс ч юм хаа нэгтэй газараас боломжийг хүлээгээ суудгүй юм билээ. Тийм. Өөрөө боломжийг бий болгодог хин нэг юм байж ич бусдын өмнө гарах юм билээ. Гэдгийг өөр дөр чи хараад идэх байхгүй. Алтмааргүй байна өста. Бараг ингээд нөгөө хүүхдээ алдаа гарангууд нь ингээд загинсаар байгаад ингээд нөгөө ичих мэдрэмж нь байхгүй болцсон. Би алдаал гаргаж болохгүй шүү гэдэг. Алдаа гаргахгүйгээр яаж амжилтанд хүрэх юм? Алдаа чи өөрөө явна алдаа байна. Амжилтанд нь амжилт нь л ирнэ шүү дээ, тий? Буцаагаад тэрний чинь гаргасан үр дүн. Тэгэхээр одоо ингээд сая нааш ярьж байхдаа харлаа л дээ. Стүүжин зараад тэр бомтон болчлоо. Хуушуур зараад гэл ийм шүү дээ. Заавал тэр их мөнгөн дээр ирэх биш. Чи юу хийж чадчих тэргээл төгсөйдөг байхад. Нөгөө нэг имийг 10 жил хийхээр төгсөрдөг гэстэй. Нэвтрүүлгийн хаан төгсгөлд олон хүмүүс өөрөөс чинь урам зориг ирчүүч авж ийна гэдэг үгийг сонсохоор өөрийгөө яаж дахиж мотивацлдаг вэ? Ингэдэг зөндөө олон тэгж харсан. Тэгэл ингээл онгоцны бодолд ирж байсан тий ингээл рилич үздэг шүү сэц суулын утсын дугаараа өгөөч гэл тий маш гоё зүйлүүд өгдөг бүр ингээд заримдаа нэг тийм тэнгэрлэг мэдрэмж ингээд үүдэнд орж ирэл ингээд сууж байгаа л ихчээ тантай зураг авах болох өдөр одмод талцсан юм байна. Тэгээд ингээд ирсэн. За гудамжинд зүгээр ингээд хүдийн өмсөд атлах чад хүртэл өө гэл тий тэгэл энэ тэнд ингээл хоолойны ч өнгөөр танилаа ш тэгэл ингээд идэг. Тэнгүүд за би ямар нэгэн байдлаар тий ийм хүнд тухгүй орилж хашгирсан ийм эвгүй байдал үзүүлж болохгүй юм байна шүү тий 10 жилийнханд хүртэл авшаа 10 жилийн тэр хэмжрүүдээс аюу сайн мэдт юм лээ.
Тэгээд ингэдэм байх. Тэгэхээр би ингээд худал юм ярьж баталгаа нотлогоогүй. Ямар нэгэн улс өөр байхгүй, бичиж үнсэн тэмдэглэвэ байхгүй, чэйжнийхаа үгээр хизээч ярьж болохгүй юм байна. Энэ болгон чи эргээд маш олон хүнд хүрдэг болсон юм байна. За тэгээд ер нь бол те нэг онцгүй одоо юу гэдэг юм. Одоо би ингээл амар гоё юм ярьсан. Өөрөө өсмөсөн сексицэн дээр нэг газар амар халамцаа ингэж ярьсан. Тэгээ манай хүүхнүүдээ өөрийгөө томоо гэж болохгүй шүү дээ. Өөрийгөө хайрлмаар гэж болохгүй байхгүй юу. Гэх мэтчлэнгээр хооллохоос ахуулаад олон зүйл миний өмнө хариуцлагатайгаар ирж байгаа юм байна. Би өөрөө бодит жишээ юм байна. Тийм учраас та нар намайг тэр ярилцлаган дээр хардаа амар урагшаа бүхтэж байгаа сте. Би тэр тасгалыг хийгээд тэгшэрчихсэн. Хүн өөрийнхөө алдааг биеийг засагч юм байна. Хүний бие эдгэрдэм байна, тэгшэрдэм байна гэдэг ч юм уу. Гэх мэтчлэн зүйлүүдээс ихсээд үлгэрлэх нь өөрөө юм байна. Онгоо штэ. Хүн ер нь хамгийн муухай юм үгэндээ ороогдох шин. Тэ? Эргээд нэг хүний ам асуудаг. Чи тэгэл ярьжсэн шүү дээ тий. Тэгээ тэрийг нөгөө талдаа ингээд тэр болгонд бас ингээд өөрийгөө тийм байх ёстой гэдэг юмнуудыг бас жоохон багсгамаар л юм шиг лээ. Нийгмийн гарч байгаа дүр төрхөө байлгадаг. Заримдаа өөртөө өгж байгаа юм дээр бол би хүнлэмчин унаа босно. Тэр мэдээллийг л бол нөгөө 5,000 хэрэглэгчтэй бол нэг юу болцсон гэстэй. Тооцогддог гэстэй нэг жижиг одоо хэвлэл мэдээлэл тий. Тийм учраас одоо тэгээд манайхын чи 200 гаруй мянган хүн дагж байгаа учраас би өнөөдөр тэрэн дээр хамгийн нийгмийн сайхан зүйлүүдийг хүнд хэрэгтэй юмыг нийтлэх юм байна л гэдгийг аюулсаа ухаарсан. Ойлгож явж байгаа. Ойлгож чинь. Тэр үргээч гэсэн сайн гүйцэтгэж яваа. Тий. Тэгээд эцэст нь хэлэхэд ингээд хилтэй болж байгаа мөнгөтэй болж байгаад өөрийгөө баярлуул тэгж байгаад биш. Одоо чамд юу байна? Түгээрэл эхлээсэй гэж амир хүсэж байна. Тэгээд дандаа амьдралыг хүн зовоогоод байдаг юм байна. Энэ амьдрал арга бэлэг гэдэг чинь жаргал зовлоо хоёр ээлжилдэг учраас чи бэрхшээл болгоны ард байгаа бэлгээ хүлээгээрээ. Бэрхшээлээ тулчаад бэлгээ авахгүй буцаж болохгүй шүү дээ. Тэгэхээр хүлээлт буюу нөгөө одоо юу гэдэг юм? Төвчээр. Тийм төвчээрийн цав. Жохон хүлээчих тий. Жохон хүлээчих тий. Яг амжилт өгөхгүй дээ алгаад тусаад хүлээж ил гэдэг шиг зүйлүүд байх юм билэ. Тэр амир чиний хил хязгаараас давсан чиний дотоод зүйл рүү нэвтэрсэн чамайг хинч болгосон харилцааг хүн хамгийн түрүүнд таслан зогсоох юм билэ. Нэг юмыг зогсоож иж нэг юмны гарцал ирдэг юм шиг. Төвчих гэдэг бол өөр юмны тухай ярьж байгаа шүү гэдэг үг штэ. Тийм үү? Төвчих гэдэг чинь өөр. Төвчиж тисээд нөгөө бэрхшээлийн дараах бэлгийг авах тухай ярьж байгаа болохоос биш өнөөдөр өөрөө чинь тухгүй болоод өөрөө чинь хэмжиж болгоод байгаа тэр байдлыг төвчиж энэ дуусна гэж бол хүлээж болохгүй л гэсэн үг. Тий. Тэгээ дээрээс нөгөө нэг айгүй хүмүүс асуудаг болохоор хэлмээр санагдаад байна л та. Маш олон хүн үзчихраас. Ер нь ингээд номнууд уншиж байхад судалгаа харж байхад одоо аав нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг бол тэр охин хүүхэд тэр гэр бүл тэр чигээрээ дараагийн амьдралдаа тийм хүчирхэлтэй амьдрыг сонгох магадлал нь маш өндөр байт юм лээ. Яа тэгэхээр манай аав юм лээсэн, манай ээж ингэж л тэсдэг байсан, эрэгтэй хүн ийм л юм байх гэдгийг. Тэр өтөр төргөн тэрийг зогсоогоод зөндөө олон сонголт байгаа шүү дээ. Хүүхдүүдийнхээ өмнөөс хүүхдүүдийнхээ өмнөөс тэр ирээдүг тэр хүчирхийлэлд хулгайлуулахгүй тулд тэр хүн зогсоох хэрэгтэй. Тэгээ би яаж амьдрах юм гинэ? Амьдрдаг арга байдаг юм аа. Байгаа штэ. Тий. Маш олон арга. Зүгээр тэр аргыг бодохгүй байгаа толгоонд л очроо байгаа. Эсвэл бодохгүй болтол нь тийм байдалд оруулсан. Тий. Тэр зүйлээс салах хэрэгтэй. Салах хэрэгтэй. Тэгэхээр тэр сэтгэл готрол нь аль талдаа байгаад байна гэдгийг ингээд чигсааж бичээд сайн муу хоёр талд нь хуваагаад сайн тал нь их гарч ивэл чи өөрийгөө гитэрхий эмзэгшүүлээд байна. Тэ гэд ингээд ялгахын л ухаан юм биш шүү. Ялгаж харах юм. Дахин уншаал ингээд яг үнэн үү зөв үү гэд өөртөө учрах чинь хамгийн том жаргал юм байлээ дээ. За өнөөдрийн манай нэвтрүүлэгт манайхыг дэмжиж Номонда Home брэндээс гарын бэлгийг зочинд маань илгээсэн байгаа. Номонда Home-ыг ч гэсэн миний бас их хайрлж хүндэлж авдаг маш дайчин найз маань үүсгэн байгуулад одоо хүртэл маш олон айлд аз жаргал инээмсэглэлийг бэлгэлж яваа. Тэгээд бас манай зочдыг ч гэсэн бусдад үргэлж нөгөө сайн сайхны түгэж идэх хүмүүс орж байгаа гэд өөрийнхөө бас бэлгийг илгээсэн байгаа шүү. Цагаа гаргаад бид нар дээр хүрэлцэж ирээд за тэгээд маш их гоё ярилцлагыг өгсөн маш их баярлалаа. Чи битүүрийн ярианаас олон хүмүүс их олон зүйлийг авч өөрийгөө өөрчлөөсэй. Магадгүй өөрийнхөө эргэлтийн цэг дээр байгаа бол зөв шийдвэр гаргаасай гэж маш их хүсэж байна. Маш их баярлалаа. Баярлалаа. Бидэнд анхаарлаа хандуулсан та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаараар эргээд уулзъя баяртай.